Дэлхийн хамгийн аюултай 10 шашны бүлэглэл. Калт буюу шашны бүлэглэл нь олон нийтийн этгээд гажууд гэж үздэг итгэл үнэмшил болон зан үйлийг дахин шүтдэг нийгмийн цөөнх юм. Бүлэглэлүүд ихэнх тохиолдолд үнэмш дагагчдаас их хэмжээний мөнгө, цаг хугацааг шаардах бөгөөд заримдаа хамгийн том төлөөс буюу амь насыг нэхэгч тохиолдол бий. Ингээд шашныг харах өнцгийг оронгоор нь өөрчилж болох жишээнүүдийг танилцуулъя. 10. Саентологи. Судлал зүй. Жагсаалтанд багтаж орсон бусад бүлэглэлүүдтэй харьцуулахад саентологи нь мөнхлийг зөгөндөг гүйж гисэн нөлөөлөл нь дэлхийд даяар өргөн тархжээ. Бусдыг оюун санаагаар нүдэрддэг, санхүүгийн бэрхшээлд түлхэж оруулдаг, бүлэглэлээс гарахыг оролдсон нэгний амийг хороох зэрэг гэмтэргийн шинжтэй үйл ажиллагааг явуулдаг гэх мэтээр саентологиг буруудхан шөмжлөгчд олон. Уг бүлэглэлийг 1947 онд Л. Рон Хаббард гэгч Лос Анжелесын Лабрейд анх офисаа нэм байгуулж ижээ. Саентологийн зорилго нь хүний бие махбодыг хачиргалтай төхөөрөмж ашиглан эрчим тэмчилгээ, засал хийж гаригийн нөлөөллөөс цэвэрлэх аж. Саентологийн дэлхийд даяар салбартай боловч олонд хамгийн танигдсан нь Лос Анжелест байрлах алдартнуудын төв ба тэнд ихэнх алдартай дагагчид нь ирж өөрийгөө цэвэрлэдэг байна. 9. Харе Кришна. Дараа дүрэлт эдгэхсэд. Далаад оны үед томоохон онгоцны буудлуудаар мөн босод олонний хөлийн газар шар нөмөрхтэй хүмүүс гарч ирэн гойлог гуйх болсноор Харе Кришна бүлэглэл үүсжээ. Дагагчид нь Махабарата зохиолд гардаг Кришнаг жинхнээсээ бурхан байсан гэдэгт чин сэтгэлээсэн итгэдэг байв. Кришнагийн дагагчид хүнд нөхцөлд ядуударчиг амьдарч, нойр хоолоор өөрсдийг нь сойж, үнэмшлийнхээ төлөө тарчлан зовсноор хариуд нь дэлхий дээр хүн болон дахин төрж, явандаа дээд үе рүү шилжих буюу сүнс болно гэдэгт итгэдэг байжээ. Гэхдээ Кришнаг дагагч хүн бүхэн ийм хүнд нөхцөлд байсангүй. Шашны бүлэглэлийн дээдсүүд тансаг байшинд сайныг идэж ууж, бүсгүйчүүдээр өөрсдийг нь хүрээлүүлж, хүссэн бүхнийг хийлэгдэг байв. Эдгээр Кришна дэлхийн төгсгөлийг зөгнсөн бүлэглэл бас биш боловч зарим нэгэн дагагчид нь шашныхаа төлөө хүн алж гулгай хийхээс буцахгүй байлаа. Кришнагийн бас нэгэн алдартай дагагч нь Битлэд самтлагийнхан байв. 8. Мөн. Гамддгалын сүм. Мөний гэсэн довч нэрээр олонд илүүтэй танигдсан Мөн Сун Мюн өөрийгөө Месиа буюу Христийн хойд дүр гэж тодорхойлжээ. Ингэснээр тэр дэлхийд даяарх үнэнч дагагчдын дэмжлэгээр хааны удам мэд баян тансаг орчинд амьдрах боломжтой болжээ. Мөнийг герман улс хүлээж аваагүй бөгөөд хүүхэд залууст буруу үлгэр дөөр алил үзүүлж аюул занд учруулсан гэдэг үндслэлээр 2006 он хүртэл эхнэрийн хамт Германы хэлээр нэвтэрж орохыг хориглосон байв. Тус шашны бүлэглэл нь ихэвчлэн хүүхэд залуучуудыг эцэг их, гэр бүлээс нь холдуулан тусгаарлаж, илүү их хайр халамжаар өмсөн том гэр бүлд гишүүн болж, нэгдэн орж буй сэтгэгдэл төрүүлэх аргаар өөрийн бүлэглэлдээ үргэлтэн оруулдаг байж. Мөн дагагчдаа өөрийгөө бурхан гэж мунхруулан итгүүлж, өөртөө нь бурхантай ярилцаж байгаа мэтэр харьцахыг шаарддаг байв. Мөн Деважин зөвхөн үгсний дараах ертөнцид бус. Одоо бидний амьдарч буй мөчлөгт дэлхий дээр байдаг гэдэгт тэд бат итгэдэг аж. Мөний үдснээр Солонгос улс бол бурхны сонгосон газрын Деважин мөн бөгөөд харин солонгосчууд бол бурхны таалалд нийцсэн тэнгэрлэг хүмүүс аж. 7. Бурхны хүүхдүүд. Бурхны хүүхдүүд шашны бүлэглэл буюу өөрөөр гэр бүлд нэрээр танигдсан бүлэгмийг Дэвид Берг анх үүсгэн байгуулсан бөгөөд насан туршаагүй бага насны хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орох нь байгалийн чам байдгийл зүйл гэсэн гаж буруу санааг түгээн номлодог байв. Тэрээр шашны бүлэглэлийн эмэгтэй гишүүдийн биеийг нэмлүүлж, үйлчлүүлсэн эрэгтэйчүүдийг гишүүнээр элсүүлж авдаг байв. Бие үнэлэгчдээ тэрээр дэлхийн төгсгөл болох үед байгуулагдах систем хэмэх бүлэгмийн үзэл санааг түгээгчд хэмээн нэрлэдэг байсан гэж. 6. ККК буюу Ku Klux Klan.
арьс өнгөөр ялгуурлагдчихэд. Америкийн иргэний дайны дараа арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзлийг эрчимтэй тараасан Христосийн хөдөлгөөнөөс улбаалan гарч ирсэн ККК бүлэглэл нь идэвхтэй байх хугацаанд олон тооны цус таллаг, аимшигт гэмт хэргийг үйлснэрэн алдартай. Тэд цагаан нөмрөг багтаа шовгор малгайгаар ижилсэж уулзалддаг байсан бөгөөд 1928 онд гишүүдийн тоон хамгийн ихтэй бараг 4 саяд хүрчээ. ККК бүлэглэлийн хувьд дайсан нь зөвхөн хар арьснаар хязгаарлагдаагүй бөгөөд тэд католикууд, еврейчүүд гээд цагаанаас бусад бүхэл арьснуудыг мөн дайсна гэж үздэг байв. 5. Мэнсоны гэр бүл. Бослого өдөөгчд. Өнөө цагийн хамгийн цуутай бүлэглэлийн нэг Мэнсны гэр бүлийн хэмжээний хувьд бага хэдийж маш аюултай байв. Насан туршаагүй байхдаа гэмт хэрэгт олон орооцолдсон, хүүхдийн засан хүмүүжүүлэх ангид хоригдож байхдаа хамт хоригдож буй хүүгүүдийг хүчирхэлдэг байсан. Бусдыг өөртөө татах дээд зэргийн ав ястай Чарлз Мэнсон тус бүлэглэлийг анх үүсгэн байгуулжээ. Гэр бүлийн гишүүд Хелтер Скелтер буюу хар арьснууд цагаан арьснуудын эсрэг авууга их бослог гаргана гэдэгт итгэдэг байв. Тэд мөн өдөрдөгч Мэнсны адил Битл сандлагын White Album-д тэдэнд Хелтер Скелтерийн үед хэрхэн дулдахыг заасан нууц мессеж оруулсан гэдэгт итгэж байв. 4. Деважингийн хаалга. Дэлхийг орхих сод. Дэлхийн сүрлийг жинхэнэ утгаар нь зөгөндөг Деважингийн хаалга хэмээх бүлэглэлийн дагагчид гаригийн үл мэддэг нисдэг биетэд итгэдэг байсан бөгөөд тун удахгүй тэд дэлхийн хүмүүсийг тэр чигээр нь хүүс тэмтэрч их зөвлөгөө хийх болно гэж үздэг байв. Бүлэглэлийн өдөртөгч Маршал Аблойд болон Бонни нээдлсэн номлосноор их зөвлөгөөнөөс зүгтаах ганц зарган дэлхийг яаралтай орхин явах байв. Бүлэглэлийн дагагчид өөрийн биеийг орхин дээд төрлөг олж авах замаар дэлхийг орхих зааварчилгааг тарааж сургуульдхийн бэлдэж байсан ба энэ нь олноор амиа ээгүүтгэх явдлыг уриалсан оролдлого байв. 1997 онд алдарт Холли Боб сүүлдод гарч ирсэн тэдний хүлээж байсан дохион байж солирын үзүүрт харгаргийн хөлөг нуугдж байгаа гэдэгт итгэсэн өдөртөгч Аблойд дагагчдаа тэдэнд амиа хорлох заавар өгсөн байна. 1997 онд Сан Диего хотод орших байшингаас Аблойд болон түүний 38 үнэнч дагагчийн цогцос олджээ. 3. Нарны хийдийн бүлгэм. Авралын аялал. Бусдыг өөртөө татахтаа тун сайн Люк Чориг их чадварлаг өдөрдөгчээр өдөрлүүлсэн нарны хийдийн бүлгэм нэртэй бүлэглэл мөн дэлхийн сүрлийн талаар номлодог байв. Тодруулбал тэд дэлхийн мөхлийг байгалийн гамшиг авчрах болно гэдэгт итгэдэг байсан ба нарны хийд бүлэглэлд итгэгч нарл ирэх мөхлөөс аврагдан үлдэх болно гэж заадаг байсан. Бүлэглэлийн үнэнч дагагчид амиа хорлох нь жинхэнэ авралыг авчирна. Амиа хорлсноор алсад орших Сириус од руу очих авралын аялал нь эхлэн гэдэгт жинхнээсэн итгэж байв. Улмаар 1994 онд Швейцарын Женев хотод байрлах байгууламжинд тус бүлэглэлийн нийт 53 гишүүн амиа хорлсон нь олджээ. Хийсэн үйлийнхэн хариуд дагагчдаас нийт $93 сая хурааж авсан бүлэглэлийн өдөрдөгч Жори өөхөксдийн дунд нас орсон байсан бөгөөд өөрийнхөө нь бол алсад гэлэлцэх хот руу хүрэх авралын аяндан гарсан байж. 2. Давидуудын бүлгэм. Төрийн эсрэг. Америк нэгдсэн улсын төр бол бурхны дайсан гэсэн гол номлол уг бүлэглэлийг Дэвид Кореш гэгч байгуулжээ. Тэрбээр Техасын Вако дахь байгууламжинд улс төрчдийг айлган сүрдүүлэх. Хэрэгтэй бол тэдний эсрэг тулалдахад бэлтгэж, дагагчдаа зэвсгээр хангаж, зааварчилгаа өгөн нэг ёсондон бэлэн байдалд байлгадаг байв. Кореш нь бас өөрийгөө месиа гэж өргөмжлөн эмэгтэй дагагчдтайгаа зугаацдаг байлаа. 1994 онд 2 дугаар сард 12 настай насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, хууль бусаар зэвсэг цуглуулан хадгалсан байж болзошгүй зэрэг үндэслэлээр геналтын байгууллагаас Давидуудын байгууламж руу шалгалт оруулжээ. Улмаар хоёр талын хооронд мөргөлдөн гарч,
албаныхны цадсан нулимс асгаруулагчийг галавалзаж бүлэглэлийн нийт 76 гишүүн гал дамиа шатан алджээ. Одоо хүртэл гал гаргасан олон хүний өгүүлбэрийн хариуцлага хүлээх хэрэгтэй талаар маргалцсаар л байна. Миний хувьд бол Америкийн засгийн газар тэднийг алах тушаал өгсөн бөгөөд эргийг нуун далдлахын тулд ийм мэдэгдэл хийсэн байж болзошгүй. 1. Ардын хийд. Ардын хийдийн өдөрдөгч Джим Джонс баг байхаас л шашин бас өглийг улаарын сонирхдог байв. Ийм нэгэн ердийн бус гэмээр эхлэлээс Джонс бусдыг оюун санаагаар удирдан монхруулах бусармаг бүлэглэлийн тэргүүлэгч нь болжээ. Тэрээр өглийн далаарх далд сонирхлоо социализм нэрийн дор далдлан нууж жинхэнэ гэгэрлийг олсноор социалист үзэл бодлыг бүрэн дүүрэн ойлгоно гэж номлодог байв. Түүнчлэн Библийг утга учиргүй хий дэмэрэл гэж дагагчдаа түгээдэг байсан ба түүний номлол шинжлэгдэхийн хэрээр дагагчдын тоо нэмэгдэж байв. Джонсыг дагагчдаа хүчирхийлсэн, хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх олон сөрөг мэдүүлэг ирсэн учраас тэр Америк нэгдсэн улсыг орхин явах шаардлагатай болжээ. Тэрээр Америкаас Гвайнд нүүн ирсэн бөгөөд тэндээ шин өөрчлөлийн бус байгуулж Джонстаун гэж нэрлэв. Тэр үед Джонс бүлэглэлийг нь Америкийн засгийн газар мушгиж байгаа баригдвал тэд бүгдийг нь тамдан зовоож алах болно гэж дагагчдаа итгүүлээд бөөнөрөн амиа хорлохыг уриалжээ. Үүнд нь итгэсэн 909 дагагч хортой ундаа ууж амиа хорлсон нь шашны бүлэглэлийн түүхэнд хамгийн олон хүнийг хамарсан амиа хорлолт болон бичигджээ.